Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх шатны боловсролд тэгш хамруулах талаар бодлого шийдвэрийг манай улс гаргасан. За тухайлх юм бол энэ оны 6 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргасан ч үүнийг хэрэгжүүлэх яаман дорвитой ажил хийхгүй байна гэж төрийн бус байгууллагын төлөөллүүд үзэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхчүүд олон жил яамт хамгийн газрын үүдийг илээн байж гаргуулсан эрх зүйн акт бол энэ. Тэд хүүхдээ тусгай сургуульд биш үеийнхнийхэн дунд өрөөлөөс хоцрогдолгүй боловсролтой болгохын тулд энэ актыг хууль тогтоогчдоор батлуулсан юм а. Гэтэл холбогдох яам нь энэ тогтоолыг хэрэгжүүлэх асуудалд хориг хандаж байгааг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулиар бол нэлээдгүй хэдэн дүрм журам стандарт удирдамж боловсролын яам батан гаргах ёстой. Тэр одоо өнөөдөр нэгч үг үсэг цаасан дээр тавигдаагүй байна. Яамны дэргэд салбар зөвлөл байгуулагчсан үг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг хариуцсан. Тэр зүгээр тушаал нь гарсан болохоос биш нэг ч удаа хуралдаагүй, уулзаагүй, нэг ч удаа ажил төлөвлөөгүй байна. Хариуцсан ганцхан ажилтнтай байна өнөөдөр. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хичнээн хүүхэд байгаа талаар албан ёсны тоо баримтч олгаа. Харин 10 хүүхэд дутмын 6-аас 7 нь ерөнхий боловсролын сургуульд илсэн орж дунд анги хүртлээр суралцаад анги ахих тусам завсарцаар ихэнх нь бүрэн дунд боловсрол эзэмшиж чадахгүй байна. Хамгийн сонирхолтой нь тэднийг сургууль сургах эрх зүйн орчин бүрдчихэд байхад хэрэгжүүлэгч газрынх нь мэхгүй чадахгүй боломжгүй гэсэн хуучин хариултуудаа хэлсээр сууж байсан юм а. Тусгай хэрэгцээд боловсрол ийм хүүхдүүдийг шаардлагад бол анги дүрэлтийн тоо цөөн байх ёстой, хүүхдүүдийг тийм ээ асраг багшийн тоо олон байх ёстой. Гэх мэтлийн юм байгаа. Учраас энийг бол эрдэнэ сургуульд шууд шийдээд явах боломж яах вэ? Энэ муудалтай байгаа. Зүгээр яг эрдэнэ хүүхдүүдтэй хамтсан байдлаар зүгээр нэг анги 100 тооны хүүхдүүд явах ийм байдлаар шийдэж байгаа. Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдс нэг анги хэтрхийн олон байна гэдэг бол багш ташаал үүсгдэг. Тэгэхээр энэний дагуу өгөхөр одоо байгаа манай тогтолцоогоор бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллаж байгаа хүүхдэд одоо багшд одоо нэмэгдлөхөөс олгож байгаа эрдэнэ сургуулийн хувьд бол тийм байхгүй байна. 2010 оны ЮНИСЕФ-ийн судалгаагаар 6-аас 19 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын дөнгөж 40 гаруй хувь нь л боловсролд хамрагдсан гэсэн мэдээлэл байна. Тэднийг боловсролд тэгш хамруулах, бэрхшээл бүрт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах гээд тулгымцсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Үүний тулд нэн тэргуунд гарчгаад байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох нь чухал байгааг их сурвалжууд хэлж байна.